төрөлхийн мэд харагддаг хамрын мэдслийг бүтээдэг хоёр хүчин зүйл. Өндөр хамар хийлгэмээр байна. Өндөр хамар ч гоё юм биш үү гэж бодоод байдаг. Хамрын контур буюу бидний ярьж занснаар хамрын нуруу хэсэг хит өндөр биш. Хамрын үзүүрлээ уурсан байгалийн мэд хэлбэртэй байх юм бол илүү натурал харагддаг. Хоёрдугаар нь бидний нүүрний пропорцид тохирсон хамрыг хэлэх. Духны хэмжээ, тэгээд нүүрний дунд хэсэг, тэгээд нүүрний доод хэсэг эдгээрийг яг хэмжиж үзэж байгаа. Миний бол жишээ нь нүүрний дунд хэсэг нь хайрцангуй жижиг төрлийн хүн л дээ. За ийм нүүртэй хүн хамрынхан үзүүрийг жоохон унжуулад нурууг нь жоохон өндөрлөд өгөх юм бол хамар нь илүү урт харагдана гэсэн үг шүү дээ. Тэгээд нүүрнийхэн пропорц нь ингээд яг нөгөө хэсгүүдтэйгээ ижил тэгш болоод ирэх юм бол миний хамар илүү ихтэй нүүрэндээ зогсон, өөрт зогсон төгс мэд хэлбэртэй харагдана гэсэн үг юм байна. Сартгар хамартай. Хин нэгний зургийг хараад биш, яг өөрийнх нь нүүрнийхэн пропорцийг тэгш хэмээг үзүүлээд эмчтэйгээ харилцан ярилцаж өөртөө тохирсон хамрын мэдслийг хэлээрэй.